Тэгээ энэ дундаа их хайртай. Сондрох өвсөн шуугай шөнийн талда өтөн номроо ханим болцон намайг дуудаа хайрын шивнэ өндөрс сэрэнэ замбууланд учрахгүй байхарахгүй залуунаас дурлалын дөөмээ ганцхан очиж холдохын ч аргагүй гал халуун зүрхний уяа. Тэгээд баригад явж байгаад Хинтээ аймагт очиход нэг юм үсээ ингээ ардаа бооцсон гитар үрцэн нэг залуу тэгээд надад танилцах гэсэн юм уу бас нас харилцаа нэг тийм цэвэрхэн нэг гоё залуу тэр нь манай Төмөр хоёрыг байсан. Тэгээд Төмөр хоёрыг орж ирээд ингээ ганц нэг дуу тэр саам ангин гэрлэн мөнгөн гэрлэн гоё дуу халахын сайхан хөөхнөр тэгээ хоёр доо сонсгоод тэгээ би бодсон энэ миний онгайстай их ойролцоо тэгээ миний зохиосон аялалгыг энэ залуу дуулмаар юм байна. Ингэж анх тэр баригад явхад тэг сонирхолтой Төмөр хоёрч надаас салдгүй. Хинтээ аймагч найрам сурталчилгаа 3 хоног үргэлжилдэг. Буудалд байсан ч хамт тоглолт болсон ч хамт тэгээд Улаанбаатар руу явах болсон ч Төмөр хоёрыг автобусанд суугаад манай ансамблын автобусанд тэгж над дээр иржсэн төгтэй. Инхмэнгийн дуунд уярастай эргэх хорвоо үдимэн заяа нэлэх цэцгийн хатан үетэй замбууланд учрахгүй байхаргүй залуунаас дурлалын дөөмээ ганцхан очиж холдохын аргагүй гал халуун зүрхний уяа замбууланд учрахгүй байхарахгүй яг ингээл дахилтыг хийж яхад л Төмөр хоёрыг бодогдоод байсан. За ерөөсөө тэр юм байна. Тэгээ өөр дууч. Тэгээ манай ансамблийнхан бас дуулах гэж үзсэн. Энэ дог надад төгөөс би дуулж үл яадаг гэсэн. Гэхдээ уучлаарай цаана эзэнтэй юм аа. Төмөр хоёрыг гэл. Ингэж хэлсэн дөхтэй зүрхнээ юм да. Яста нэг галзууч байж дээр бодох санах байхгүй чинь байлаа доо тэгэл омголон зоригтой байсан үе. Шүүдэр сондрох өвсөн шуугай шөнийн талда өдөн номроод хайн болцонд намайг дуудаад хайрын шивнэ үнд сэрэнэ